TV8 телевиз үзүүлж байна. Эхлэл бүхэн амаргүй. Бидний дунд өөрийнхөө бие галбар сэтгэл хангалуун алхаж яваа хэдэн хүн байгаа бол танд өөрчлөлт хэрэггүй гэж юу? Үн 45 хоногийн хугацаанд хэрхэн бие баримтын гайхамшигт өөрчлөлт гаргаж чадахыг бид танд үзүүлнэ. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөөн бие баримтар сэтгэл зүйн хөвслийг харуулах реалити шоуны 4 дахь дугаар танд эхэлж байна. Фитнесийн спортын гайхамшиг мэдрүүлэгч, хөдөлмөрийн фитнесийн дэлхийн аварга шалралт тэмцээний хошоо аврах, Аз ТV-ийн аварга шалралт тэмцээний хошоо алтан медальт, олон улсын хэмжээний мастер Тамирчин Ануухай. Харин түүний хатуу дэлгэм бүндгэн сорилтуудыг даван туулж, өөртөө ховсол хийх зорилгоор нэгдсэн 6 оролцогч, өөрийгөө өөрчилж 45 хоногийн хугацаанд ховсол хийхэд бэлэн. Цорын ганц ялагчийг хүссэн газарт хүргэх төмөр бүдэг хүлээж байна. Өмнөх дугаард үг дуугүй сураг алдарсан оролцогч шийдвэрээ өөрчилж эргэн нэгдснээр ховслын төлөө хийх аялал бүрэн бүрэлдэхүүнээрээ үргэлжилж эхэлсэн. Өдрөөс өдөрт өөрчлөлтийн амтыг мэдэрч буй оролцогч эсвэр төвчээрийн хязгаараа тэлсээр өөрчлөлтийн төлөө тэмүүлсээр байна. Өнөөдөр тэднийг ялагдлын амтыг мэдрүүлсэн ширүүхэн тулаан, өлс туслуулсан хүндхэн бэлтгэл, галт цог, эрч хүч мэдрүүлж сэтгэл догтлуулсан халуухан агшнууд хүлээж байна. Чадахгүй, боломжгүй, завгүй гэх шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг ихэл. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө ховсол хий. Өөрчлөлтийн үйл явц дотоод сэтгэлээс ихтэй. Тэд маань биедээ гарсан өөрчлөлтийг мэдэрч улам бүр аз жаргалаар бэлхэн гэрэлтсээр байна. Гэхдээ өнөөдөр тэдний бэлтгэл тийм ч жаргалтай байхгүй л болов уу? Амжилт хүсье өгтөө. Бэлтгэлийн 28 дахь өдөр. За шоу маань одоо 28 хонсон байна. Финалд өгөхөд маш ойртож байна. Бити дундаа орцоо болоорой. Өмнөх хэдэн бэлтгэлүүд дээр та хэдийг ер нь аюу аргадаж хэллээ. Тэг хүн ингээ аятайхан байгаа түн шиг харьцахаар бүр дундаар ардцалцаад ангалцаад ах юм. Үзэгчид та хэдийг бол маш их өөрчлөлт гарах байх гэж итгэл найдар өгч байна. Ямар хурдан тайвширцгаач тээ. Тайвшир хаач байсан болоогүй штэ. Хүмүүс нэг юм дэмжиж जैन хичээгээрээ тусмал таад бүр хариуцлах чинь бүр сулраад байна. За хоолны дэглэм хэр болж байна? Ер нь бол миний өгч байгаа хоолны систем бол дэглэм бол биш, эрүүл зөв хооллолт. Маргада яагаад байн хоцроод байгаа юм бэ? Өнөөдөр бас жоохон хоцорчлаа. Тэгээ одоо бол өстө багшиг зайл гэсэн ч өстө чадахгүй гэл наалдал байж байгаа л эцээ үзэн гэл бодож байна. Би одоо чамаа гуугаад ингээд цаашдаа яваад хаяа хэцүү байна. Хаашин би одоо байн очиж аргадах хэрэгтэй юм уу? Жоохон шаардлага тавихаар л бөөндөө уйлж хайлал. Гарлаа боллоо буцлаа гэдээ анх яагаа хэлснээ бас бодох хэрэгтэй шүү дээ. Яагаад хоцроод байгаа юм бэ? Хоцрохгүй барихгүй гэж амласан биз дээ. Эртгэн шиг гармаар шүү. Жог хариуцлагатай баймаар байна. Хэд дундаа ормооргүй байна охтуудаа. Одоо бөөндөө хаана ухамсартай та өрсөлдөж байгаа шүү дээ. Өрсөлдөгчд энэ ч найслах гэж орж ирээгүй. Хин ялагч болж хин тэр шагналыг авах гээд байгаа юм бэ? Хайшин бөөндөө энэ ч ангалцах гэж орж ирсэн юм уу? Жохоо одоо эрчтэй, жохоо өрсөлдөгчийн мэдрэмжийг надад төрүүлээд өг. Жаргалмаа урагшаа зогсон. Хоол алдсан гэдгээ чи өчтөр надад хэлсэн. Гэртээ очиж шүл уусан гэдгээ хэлсэн. Одоо битгий худлаа яриад байгаарай. Хин хоолны дэглэмээ сайн барьж, хин тасгалаа сайн хийж, сэтгэл зүйн яаж нөлөөлж, харцны хүртэл яаж нөлөөлж байгааг би мэднэ. Хүний сэтгэл зүй, хүний биеийн хилэмж хоолны дэглэм барьж байхад шал өөр болдгийг. Магадгүй нөгөө хоолныхаа ноён нурыг хугалахгүй байж чадах байсан. Гэхдээ нөгөө ээжийнхаа сэтгэлийг бодоод тэгээд нэг гэхдээ амны том баг 3 албаг шүл угаал тэгэл яг гомдчихгүй дээ гэсэн сэтгэлийг нь бодоод нэг банш аваад амдаа жоох ингэж амтыг авч байгаа тэгээ хаяхуд бол хаясан. Чи ямар хариуцлагагүй чи 40 гаруй насны хүмүүсийг төлөөлж чи 2-2 хүүхдээ ээж вэ? Чи ямар хариуцлагагүй юм бэ? Ээж чинь гомдоо би гомдохгүй юм уу? Зүгээр л гэхдээ би тэрийн баншийг идээгүй шүү багшаа би. Шүл ууг гэсэн юм уу? Чи миний хөдөлмөрийг бодолтой. Хоолоо 45 хоног барьж чадахгүй чи цаашдаа яаж явах юм бэ? Би чамд ямар их итгэл найдвар хүлээлгэж би чам руу шөнө орой 12 1 цаг хүртэл яаж бичиж чам руу яаж урмыг өгдөг гэлээ. Бас хэцүүлтэй тэгээд одоо
амар их химийг төвчжээ. Тэгээд яг баншин дээр яг өөрөө идэ гэж идэг байх яг ээжийнхээ сэтгэлийг бодоод идсэн бах л гэж бодож юм. Хоолой барьмаар шүү. Дүлгөөний урагшаа гар. Чи ч гэсэн хоолой яг 100% барьж өгөхгүй л байгаа шүү дээ. Зүгээр үнэн хэл би одоо та идэг одоо ер нь бол айгүй цалхаж байна. Хоолой яг барьж байгаа багш. Яг нөгөө дээрийн дундын хэмжилтээс хоошоо ерөөсөө огт алдаагүй. Жинчин сайн буухгүй байна. Хоолой идчихээ дундуур нь юм идэхгүй байгаарэ. Тэгээ хоолныхаа цагийг болохоор идээрээ. Та идэ хоолны цаг чинь нэг 5хан цаг, 6хан цаг байгаа шүү дээ. Ямар би бүтэн 24 цаг хоол сойлгоод байгаа юм. Би ерөөсөө хоол сойлгосон юм байхгүй дүлгөнөө. Цаашаа зогс. Маргад урагшаа гараа. Хоол аяр барьж байна. Хоол ер нь барьж л байгаа. Өчтөр харин тэр газар нэг идсэн бичэн байсан. Тэрийг хараад гэзэрээ. Идсэн үү? Идээгүй юу гэж тэ. Гэтэ авангаад алдсан нэрээ. Авах гад л шүү дээ. За чиний хувьд хоолой барьж байгаа юм байна. Гол нь бэлтгэлдээ илүү сайн анхаармаар байна. Би чамд хэлж байгаа шүү. Гуйлаа. Би бол хүн байн гуйдаг бол хүн биш шүү. Одоо зайл гэсэн чи зайлахгүй гэж. Нэг харцалцаад инээлтэд авах юм байхгүй. Шоу чинь дуусаад төгсгөлдөө ирлээ. Одоо 4 бэлтгэл байна. Таслахгүй, хоцрохгүй. Ойлгосноо? Цаашаа. Урагшаа зогс. Хоолой аяр барьж байна. Барьж байгаа. Хин хоолой чи хийж өгч чинь. Та бол дандаа энэ тэндээс гадуур хооллоод зохицуулаад идэг штеп. Хоолой аяр. Өөрөө яг өөрөө хийж байгаа муу хоолой. Жиг манай хүн жигнэд өвөө явуулж дээ. Би заримдаа нөгөө ер нь хүүхдээ нөгөө нэг ийшээ тийшээ яг аваад өгсөн шүү дээ хүүгээ. Тэгээ санаа буцаагаад аваад ирсэн. Тэгээд заримдаа энэ доороос яг гарамлал болгоод буцлал авчдаг шүү дээ. Өглөө нь юм уу эсвэл өмнөх оройн хоолой бэлдэж цүнхлээ яа бусад оролцогчдынхаа хоолноос идмээргүй байна. Энэ хүнд бусад оролцогч нар нь хоолой өгөхгүй шүү. Угаасаа 100 гаруй дахиад чинь орхоо байцсан. Заавалчгүй идэх ёстой. Өөрөө багадад ирэх юм бол арьсчин унжин, өсчин унана. Энэ бол фитнес спорт хоол маш чухал. Идэхгүй үлсгэлэн зардаггүй шүү дээ. Хоолой цаг тухайд нь идэх уурглаг махаа бол заавалчгүй идэх ёстой. Буцаа аршаа зогс. Мэн ууршаа зогсээ. Хоолой аяр барьж байна. Барьж байгаа. Бусад оролцогч нартай яа хоол өгöd байгаа юм бэ? Өөрийнхөө бэлдэж ирж байгаа хоолыг өөрөө л идчихэд яасан юм. Аршаа зогс. Монгол цул урагшаа. Билээ да. Бодибилдинг фитнесийн спорт бол 180% нь хоол тахгүй юу? Чи ерөөсөө хоолоо идэхгүй аа. Чи хэрвээ хоолоо идэхгүй энэ чи явж байгаа ухаалтаа унчвал над дээр хариуцлага тооцогдсон шүү дээ. Яг би 2 хоног л идээгүй. Яг нэг жирэмсэн шиг бүр ингээ өгөөд Хоолоо заавалчгүй идэн. Энд чи өсвөлэн зарлах гэж орж ирээгүй хонгорцуулаа. Ерөөсөө юмаа идэхгүй, эртээ хүртэл хоолоо идэхгүй тэрнгөөр өсвөл нүд амнаг гархилчаа яваад байгаа шүү. Аргашаа зогсъё. За өсгөөчүүдээ одоо шоу бол маш цөөхөн хоног үлдсэн байна. Маш олон үзэгчид та хэдэд итгэл найдвар хүлээлгэж байгаа. Тэрийг нь битгий алдчих яагаа үдсэн нэг яах гэдэг юм бэ? Тоглоогүй шүү. Камер асаа байхгүй надад ямар ч шаардлага байхгүй. За энэ реалити шоу байна уу? Энэ шоу явж гинөө хүмүүс намайг яаж харж гинөө сонирн бол биш. Эцсийн дүндээ та хэдий үр дүн надад чухал. Одоо ардсалцахгүй өрсөлдөгчийн байр сууриар жоохон хариуцлагатай бие биентэйгээ өрсөлдөөдөг найслахгүй шүү одоо. Ирсэн хоолой бэлдэж ирэх юм бол өөртөө л хоолноос идэнэ. Хоолгүй бол хохино. Ойлгосноо? Бэлтгэлтэй орё. Өнөөдрийн бэлтгэл хэвлээ. Бүгд гуцаатай. Хэвлийн дасгал. Эрчимтэй жингээ хасчгүй хүн бүр тохиромжтой хэвлийн дасгал. Хэвлийн бүх хэсгийн булчин жигд ажилуулж, богино хугацаанд хэвлийн өөхийг шатаана. Гэртээ хийхэд хамгийн тохиромжтой дасгал. За яваарай. Амсгаа аваа гаргаа шүү. Хөлөө жигээ татъя. Хөлөө бүр сайн жигээ татлаа. Хөлөө жигээ татлаа. Болж байна. За эхний 15 секунд амрах болоог байна. Жагалмаа. Яваарай. Явлаа. Сүүлийн 30 секунд огшин тооллоо шүү. Явлаа. 1 хоп 2 яад 3 тайвших болоогүй шүү октоудаа. Явлаа 4 5 яваач жагалмаа. Хурдлаа. За хийчи 5хан 10хан гэж дотор бодсон ирнэ хүл ерөөс хөдлөхгүйсэн. Сүүлийн 20 секунд 1 2 3 4 яваарай. 5 6 7 8 9 10 сүүлийн 10 дүлгөөнөө яв шүү. 5 4 3 2
Нэг амрыг. За хэвлийн булчин маань ерөнхийдөө нөгөө бусад том булчинтай харьцуулж үзэх юм бол амралт маш багатай байдаг. Тэгэхээр заавалч 2-3 минут том булчингаа амрааж байгаа юм шиг удаан хугацаанд амрах шаардлага байхгүй. Ерөнхийдөө нэг 20-30 секунд хангалттай амарчдаг гэсэн үг. Заавалч удаан амрах шаардлага байхгүй. За ингээд сүүлийн 10 секундын амралт өгч जैन 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3. За явлаа. За яваарай. Сүүлчлээ яав шүү. Өвдгөө тохоогоо. Тохоо өвдөгтөгөө хөлөөж ийлдээ. Жаргалмаа хөлөөж ийгээч. Жийлээ. Хөлөөж ий. Хонгороос хөлөөж ийгээ тат. Тэгшэрлээ буцаага тат. Хөлчин тэгшэрлээ буцаага таттай жаргалмаа. Жаргалмаа. Орооч тий жаргалмаа. Явлаа. Сүүлийн 30 секунд. Хоп. Хоп. Сүүлийн 20. 19. Явж. Цэжи 2 тийш сайс хавна шүү. Сүүлийн 10. Явлаа. 9. Сүүлийн хэдэн тоот дээр хүртэл хийхэд тэгэл бүр амьсгаагаа авчдаггүй дайны те бүр амар чангаал яг булчин ингээ амар гисаа хөдөлж байгаа нь мэдэгдээд 8 амрах болоогүй 7 6 5 4 3 2 1 амраа. За жоохон амрыг багшаагаас энэ бие ойл тосоод түрхээ давхар энэ хэвлийн дасгалуудаа байнгын тогтмол хийж байж хоёлон маань энэ хэвлийн арьс гой чангарна гэсэн үг шүү. За яв. Хэвлийн дасгал. Давсаг хэсгийн өөгсөлт ихтэй унжид суларсан арьстай эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой хэвлийн дасгал. Ялангуяа хүүхэд гаргасан эмэгтэйчүүд энэхүү дасгалыг өдөр бүр тогтмол хийвэл хэвлийн унжид суларсан арьс богино хугацаанд татрана. Амжилт хүсье ээжүүдээ. Үзэж байгаа үзэгчд маань бол эхлээд хийж байгаа учраас та хэд маань толгоо дээшээ тавиад хэвтээд одоо таац руу хараачих болно гэсэн. За оролцогчтой үед бол ачааллыг багш нь нэмхийн тулд толгойг дээшээ босгох шүү, хэвлэрүүгээ харна шүү заяа. За гараа өгзөгнийхөө доор тавилаа, хэвлэрүүгээ харлаа. Хэвлийг харагдаж байна уу? Хэвлийг харагдаж байна уу? За. Эрдэнэ угдаа хэвлийг харагдаж байна уу? Харагдаж байна. За болж байна. За одоо хөлөө ихцээр нь дээшээ өргөн шүү. Толгойгоо харагшаа тавихгүй шүү. Яг наад ирчээрээ хөлөө дээшээ өргөө. Явлаа 1. Хоп. 2 хөлөө дээшлэхдээ амьсгаа авлаа буулгахтаа гаргалаа. 3 жаргалмаа хөлөө дээшээ тэгшээ. Явлаа сүүлийн 10 явалтаа өөрөө жоохон дайшлаад өгөлтөө жаргалмаа. Ямар хурдантай авширт юм бэ? Яач сүүлийн 10 9 явлаа өвдгөө нугуулахгүй жаргалмаа. Багш өөрөө дуглагтаад байна. Яв 6 тоогийн нэмэн шүү. 5 явлаа 4 яваа бөөндөө авь шүү. 3 2 авлаа. За жоохон амрээ. За багш нь 0 орчод ирээ. 1 минут амар намайг тэгээд муулвал муулаа байжээ. За. Энэ багшуудаа яатсан? Намайг ерөөсөө нэвтрүүлэг хийснээс хойш огт загнаагүй шүүгээ зөндөл загнасан шүү дээ. Зөндөл загнаа нөгөө бидтэй загнаагүй. Нуурсаа хасчихсныг мартсан байгаа биш. Энэ яг амралтанд богоон дотор гівтж байгаа. ёо муу ээж маань хөрхийг хараад яаж явах та. Оо би сэлж Гомдлоо. Бид нэр гомдчих чи. Одоо чи яа Тэр баншин идчихсэн. ээжинд очихгүй. Идчихсэн юм уу тэр баншин? Оо би юу гэж баншин идэх зүгээр ам хазаад би амтыг аваад тэгээ би буцаа хайсан. Тэгээ би хайж байгаагаа бүр ээжтэй ч харуулаагүй гэдээ. Үрхээ. Хаснаас чи мэдрэгддэг гэсэн шүү дээ. Юм үздэг болсон юм шиг наа. Тураачи гэсэн мөртлөө. Энийг орж ич хаад. Хань яг тэгдэг. Тур хийжсэн аа. Инээс нэг За одоо цанк одоо болно ингээ орж ич хаад. унчих. Ээжээгаа бодоод энэ дээр харах ноён нуруу. Гэтэ идэв биш. Идсэн юм шиг амар суртай. Тэр сэрээ Битгий тэгэл идчихээ чөлнөөс нууч олон юм яриад тий. Багшаа би ихтэй тэр чи баншин угаасаа идэв. Манай ээж Банш идэхгүй чи чөлнөөс нь 3 халбагатаа ууцсан биз дээ. Өөдөөс нь бити тайлбар тавиад байгаа ч тий. Идсэн бол идснээ хүлэн зөвшөөрөж. 45 хоног үриж чадахгүй та гэхдээ арай л арчаагүй шүү. Арчаагүй шүү. Над шиг байгаа ч. Хоогт алдаагүй. Гэхдээ жин буухгүй. Чи угаасаа юу яасан чи бас ногоо төшөл идээ үсттэй. Тэ удлаа яриад байгаа ч. Гэхдээ сүүлийн амар Тэр Нөө гар барилтын дээр багш яг өхрийн махны шадлаа байгаа байхгүй. Менежер нэг зөв чек. чи хонгороо чи төлөвний чи идсэн мэдтэй юу амар хоолой бай наад шиг барьж байгаа. Нэг бэндээс бүдүүн юм ингээ сууж байгаа байхгүй.
Тутун байгаа. Турцсан л байгаа зү. Чи ингээ өвсөн чи шууд багшаад жоохон байж байгаа л тэгэл Шинэ аим авсан. тийм банантай Хин авч өгсөн. өөр авсан. цалин буудсан юм уу? Эркагч яриа нэг хүмүүс ламбар цалингаар амьдрал. Минь босын хоёул. Минь ер нь жоохон өнөөдөр багш нь харахад ачаал жоохон даахгүй ядраа хонцсон юм шиг байна шүү. За яа энэс жоохон өч. Манай Бакус уугаа яваад байгаа шүү дээ. Тэнгүүтээ амар хэрүүлж үзэгчтэй байгаа шүү дээ. Red Bull гэж хараад байгаа. Энэ бол Бакус шүү. Йоо манай үзэгчид гэхдээ угсаар хэрүүлж юм байна шүү дээ. Өчтөрдгүй нөө лайвыг үзсэн, лайвыг үзсэн. Дугуй баймаа. Дугуй юугаа үзээч гэдгсэн чи бити хууц мууц гэж зүгээр хоорондоо хэрлээд үзээд идэв. Танаа үзэгчд юм манайх айгуу хөөрх штт. Та одоо наад цул өгнүүдээ хаяна өгсөн байгаа ш. Тэгэхээр чи өөрөө дандаа хуц юм уу? Чацгац царай. Бити эргүүдэд тэр чин лайвны доор гэдэг ах чинь. Чиний үзэгчд гэж юм байхгүй шүү дээ. Бид бүгдийг үзэж байгаа хүмүүс ойлгож байна. Үзэгчд ер нь бол айгуу ширүүн байгаа шүү. Финалд өгсөн охтуудаа. Та хэдэг бол ер нь маш олон хүмүүс дэмжиж байгаа. Дээрэс нь маш их ихтгэл найдвар хүлээлгэж байгаа. Тэгэхээр хонгороо энэ төр бол бүр сайн хичээмээр байна. Одоо ерөөсөө хэдхэн хоног үлдсэн байна шүү дээ. Хоолой сайн барьмаар энэ жаргалмаа. Ээж ах руугаа очишвол 3 халбыг уумааргүй байна. Харин тийм ээ. Ээж чи манай хөрхий. Хэвлийн дасгал. Ачааллыг тултлал өгч чадах энэхүү хэвлийн дасгал нь эрэгтэй эмэгтэй хүмүүр хийхэд тохиромжтой. Хэвлийн булчин илүү товгор болгож хөгжүүлнэ. Хэвлийн булчингаараа зуны цагт гангарахыг хүсвэл дагаад хийгээрэй. Зоорлогчтой маань аамд бас үзэж байгаа үзэгчд маань хүртлийн дасгалыг 30 тоогоор хийн. За эхэлцгээ явлаа. Амрахгүй шүү. Хөлөө жигээ татна шүү. 1 хоп 2 3 хөлөө жигээ татж жаргалмаа. Тэгшэлтэй буцаа татъя. Тэгшэлтэй буцаа татаарай. Зөв. Тоолоорой. Хэд үү? Бөөндө тоол 13 14 15 16 17 явлаа. 19 20 Одоо тэгшлээ барь шүү. Барьлаа. Хөл тэгшлээ барьлаа. Барьж. Барь. 5 4 3 2 1 амраа. За жоохон амраах. Болж байна. Ой, халаш шатчин багш. Халаш шатчин. Хөвлийн халаш шатчин бүр. Хэвлийн дасгал хийж явах үед бол булчин маань нэлээд ачаалаад яг мэдрэмжийн үед бол халуун шатж байгаа юм шиг мэдрэмж төрдөг шүү. За. Өөрх юмтай ингээл нэг 5 минут 2 минут амрахтаа юу хийж байгаагаа мартчихсан. Босооч өөр юм хийжсэн. За. Гараа ардаа тавилаа. Өвдгөө хөвлөргөө хүргээ буцаа. За багш нь харуулъя заяа. Нарч. Хонгороо ингээд байна. Өөрөө авчихгүй шүү заяа. За эндээс хөл гişг авлаа. Одоо бүр ачаалын нэмэхэд бол бүр бие аргачлуулаа буцлаа. Ямсгаалаа гаргалаа. За орох уу. За 30 секунд 30 удаа жаргалмаа тоолоо. 2 дахь оролтыг оруулъя. Жаргалмаа явлаа. Хоп 1 2 3 4 5 6 хөлөөжигээ татна шүү. Зөв. 11 Хи яг гэдэг. 15 16 17 18 19 20 Заасуугийн 10 шүү. 8 яг гэдэг юм бэ хийгээд өгөлтөө. 27 28 29 4 хурлаач. Үгүй байна. Би яг гэдэг 3 үгүй. Суртаа 3 орооч. Яа, тэр хугацаанд яг сүүлийн яг 5 тоод 10 тоод гэл ингээл бариулаад яг дасгалыг ингээд бариулахад энэ нөгөө секундын тоо чи ямар удаа явдаг юм бэ л гэж бодогдсон. Ер нь бол өнөөдрийн хувьд бол 1 Эрка басараа. 2 3 4 5 6 7 Ямсгаа аваагаа. 9 Барьж хоёлоо бүр жоохон бариадаг. Хүүхэд гаргаагүй штэ. Нөгөө идэгээ хүүхэд гаргаа бүдүүн гэдэг байгаа үнийг жоохон шахаад өгөөч. Зөв те. Зөв штэ. Булчин тасраагүй байгаа. Яг байгаад байгаа. Чи өчтөр ууцсан байна. Ууцсан байна. За үнээл. Чи ууцсан байна. Үнэртээд нагаар үнэртээд. надулсан гэнэ. За камера болчихдоггүй энэ дээр гооч. Үгүй үнийг хасчихдаг гэсэн шүү дээ. Чи намайг яхад зүгээр хасчихдаг юм хөшөө яар гэж. Ууцсан байгаа хгүй ууцсан байна. Ууцсан тий. Чи тэр шаа ууцсан тий. За хэрэг ууц чи улаан вайн уусан байна. Өрсөлдөгч хоёроо та хоёр битгий ингээд дэглэм алдтаа л гэж хэлмээр байна. Дөлгөөний хувьд бол үнэхээр мэддэгдээгүй
гаднаасаа зүгээр харагцсан айгүй цовоо сэргэлэн л байсан ямар ч гэсэн өглөөнөөс хойш тэгсэн чинь багш маань яг юм цагдаа шиг тий амар цагдаа шиг юм байлээ бүр ингээд шууд бэлтгэл дундуур чи уусан минь гэсэн чинь дөлгөө нилээн гүрийсэн үгүй гэдгсэн чинь багш бол зүгээр шууд мэдчихилээ. Тэгээд тэр бол бүр амар санагдсан надаа бүр Яг миний хэлснээр жоохныг уусан бол тэхгүй. Чи шилээр нь уусан байж тээ дөлгөөнөө. Үнэртэй дээ штэ. Нэр юм уу та дөлгөөнөө. Үнэрт өөртөө амын очоо үнэрт. Жаргалсан амын үнэрт. Үнэрт. Үнэртэй даад. Өмидгүй багш би. Үгүй. Чи зүгээр амар гүрийг худлаа яриад байдаг байхгүй юу? Чи зүгээр ууцсан бол ууцнаа хэлэлтэй бай. Чи ууцсантай шүү дээ. За яг хэдэн шилэг уусан хэлж. Наа чи тэгээд тэгвэл ууснаа байхгүй. Чи ууцсан байгаад дээ шүү дээ. Яа. Байдалж биш лээ те. Гэмээ хүлээх хэл болж те дөлгөөнөө. За одоо шоу чин дуусахад хэдхэн хоног үллээ. Ингээ идээд эндээ ингээ уугаад ах юм бол миний зоржсэн үр дүн та хэд хүрч чадахгүй нэ. Одоо ерөөсөө сүүлийн хэдхэн хоног дээр илүү сайн ажилламаар байна. Дахиж ийм одоо байнгын ийм та хэдээс асуудал би сонсомооргүй байна жаргалмаа. Дөлгөөнөө. Манай эд ч одоо баян шам руугаач өнгөд ингэж нэг юм хийгээд тий. Тэгээд ер нь дэглэмүүдээ алдсан байна. Манай ер нь жоохон нөгөө дундын хэмжилтээс ер нь жоохон сэтгэл хандсан юм шиг санагдаж байна. Тэгээд одоо тэрийг болоод яг эцээ тууштай үзээд нэг өрсөлдөгч баймаарай тий. Хамтрагч Нандин цэцэгт мэдчилгээ. Хамтрагч Орго брэнд. Хамтрагч Такесан Мисо рамен. Хамтрагч Press Store. Хамтрагч Гов газар Кашмир. Хамтрагч City Mall. Хамтрагч Beauty Japan. Хамтрагч Check It Sport Shop. Хамтрагч Bio Oil. Хамтрагч Active Max. Event төлөвч Doll Brand. Хамтрагч Disaron Aesthetics Beauty. Хэвлийн дасгал. Өөх шатаалд хамгийн эрчимтэй дэмждэг хэвлийн дасгал. Зөвхөн хэвлийн өөгсөлт хасагдаа зогсохгүй. Биеийн ерөнхий өөгсөлт эрчимтэй шатна. Богино хугацаанд хэвлийн булчингаа гаргах зорилготой хүмүүс тогтмол хийгээрэй. Эцэн уусан юмаа шатаа. Уусангууд наад өөхөө шатаа. Хаана жоохон хариуцлагатай баймаар байна. Жаргалмаа тоол. 1 2 3 4 Толгоо урагшаа харуул. Толгоонуудаа урагшаа харуулаа би рүүгээ харж байгаа тий. Орол өрсөлдөгчнөр рүүгээ хар. Дундаа ороо найснаад авахгүй одоо жоохон өрсөлдмөр байна октоудаа. Хурлаач. Наа та за доошлуул. Орооч. Явта. Сүүлийн 30 шүү. Яваа. Явъя. Шоу чи дуусахад төгчөө штэ октоудаа жоохон өөрсдөө дайшлаа явалтаа. Яваа. 3 Яарэ. Яв. Яваач. Баба. Мухаа уучаа яах гэдэг. Идчихээ явал та. Яваач тэ ямар сони юм бэ? Хурдл. Энийг хийхгүй болно гэж чинь багсахгүй шүү. яг ингээ хүмүүс харахад одоо бид нар ингээ амар хэцүү харагдаж байгаа ийм хин дасгал хийж чадахгүй гэж бодож иж магадгүй яг үүндээ бид нар сая хэвлийн дасгалыг бараг 400 500 удаа хийсэн нэг хүн ингээ нийтдээ гэх юм бол би энийг бол сэмэрхий хэлчихээ. Тэгэхгүй бол хүмүүс бараг нэг 10 удаа 20 удаа ингээд өвдөд ингэж ойлгоод үгүй бидрийг багш 400 500 удаа хэвлээ хийлгэж байгаа. Тэгэхээр хүн өөрөө ирэхгүй цуцсан. За хэвлийн дасгал сунгалаа. Дуусгах гэсэн боллоо. Би нүүр өхөр арцалцаад.
За одоо буцаад дэше хараа явтаа бүгдийн араас нь тасралтгүй 3 минут юм. За дэше хараа явчих. За орё. Одоо ямар нэгэн юмны үр дүнгээр л бараг 70% нь утсан гэсэн үг байхгүй юу? 30%-гүй хувилсан тийм учраас ууж идэх ийм асуудал бол яг шар бол эхлээс өмнө бол байсан. Тэгээд одоо л үнэхээр хариуцлагагүй байгаа. Бусад оролцогчдоо одоо ялангуяа одоо миний шүрмс татлаад 6 зөв орно шүү. Худлаа олохгүй шүү. Та хийж байгаа бас чинь дандаа худлаа олсон юм шиг. Төлөв 3 жаргалаа явъя. 3 чи энийг хийхгүй хизээч гоё болохгүй шүү дээ. Ээлдээ 3 2 1 5 секунд амраа дахиад дарыг орлоо шүү. 1 2 3 4 5 дарыг орлоонд орлоо. Тэгээд яг эркэфтас хилжүүлээ нөгөө эркэфтас хилжүүлээ намайг чиптэй хоцроод байл да чамаас болоод ингээд инглээгээд миний хоцроход тэр хүний хоол дэглэмийн бус хоол идэх уух шоудах нь бол ямарч хамааралгүй байх чинь тий шал өөр юм ингээд бас жоохон атак хийгээд байгаа юм гэж батсан. Тэгээд яг хичнээн нэгсэн гэсэн би сая хөлн нөгөө шөрмөстөнд татхад нөгөө хөлийн би ойлоор тусалж өгсөн шүү дээ. Жиж гайгүй болж байгаа шүү дээ. Бас буруу хүн руугаа л атак хийгээд. Багшийнхаа хилэнг хөдөлгөөд авсан бүсгүйчүүд маань нилээдгүй чангалуулж буй харагдана. Гэхдээ арай л хитгүүлээд байна уу да. Та эдийг харахаар штэ ерөөсөө энэ шоуны ядагч болох тэмцэл надад ерөөсөө харагдахгүй байна. Нэр яг ясам дээр хэлэхэд штэ та 6-аас хинэн ч надад ядагч болох мэдрэмж төрүүлж чадахгүй байна. Тэмцээнд ороо уралдаад байна. Та хоорондоо өрсөлдөөд байна. Хэн ядагч болохыг хүсэж байгаа юм бэ? Хүсэж байгаа юм ер нь та ерөөсөө ядагч болох сонирхол та дадаг. Шоу эхэлснээс хойш та эдийг би гоё болохын тулд янз янзын тактикаар хичээж байна. Шөнө өрөө унтаж чадахгүй нь ер нь бол би л ганцаараа энэ ч эд эсээ өхүүлээд идэг. Та эд тэнцээ ардцаад инээлдээд идэж уугаад яваад штэ. Бараг ингээд шууд хүндий хоосон болчихлоор би чадахгүй байх та гэсэн ухааны майгүй гэдэг юм бас бодолд орж ирсэн. Гэтэ мэдгүй магадгүй яг бүгд дор дорно улам хичээгээд л бүгд л хүссэн жинтэй хүрэх бах. Тэгээд тэр машины эзэн хямбугаанч байсан. Тэгэл өөрийнхөө хүссэн үр дүндээ хүрсэн нэг нь тэгэл тэр өдрийн тэнгэр мэдээгээд л автомашины эзэн болох бах гэж бодчихъя. Өнөөдөр арайч та эдийг ингэж нэрвтүүлнэ гэж бодсонгүй. Би та эдийг ер нь бол маш бэр үзэж тасгалжууллаа. Тасгалжуулаа явсан. Тэгээ хаяа нэг жоохон ташуурдаж хэлэхгүй бол зарим толгой дээр даварч гарлаа. Аятайхан байвал аятайхан байна. Уур үргээд байвал би зүгээр шууд хэлэх үгээ хэлждэг хүн заяа. Та эдэд би нэг оноо авах гээд энэ ч жүжиглээд авах юм алга надаа. Үзэж байгаа хүмүүс ч гэсэн нэг би оноо авах гээд сайхан багш байх гээд гоё харагдахаа хичээгээд тийм дүр хэсгээд авах шаардлага надад ер нь үнэндээ болоод угаасаа байхчгүй ер нь. Энэ камер байсан байгаагүй би угаасаа л ийм үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн өөрсдөө зүгээр харчих. Миний ануухагийн төрх ийм чанга угаасаа шаардлага тавихтаа би тавина. Миний хэлсүүг ойлгосноо? Үлдсэн хэдэн хоногтоо хичээмээр байна. Финалд өгөхөд хэдхэн хоног үлдсэн байна. Өрсөлдөмөр байна. Одоо найз нөхдийнхээ харилцааг зогсоо. Өрсөлдөгчийн нүдээр би нэгэ хараад хэн ядагч болох гэдэг нь тэрийгэ сойлоо гаргаад ир. За өнөөдөр хөвлийн булчин дээр ажиллаа. Хөвлийн булчингийн та ерөнхийдөө бүх ойлголтуудыг өгсөн гэж найдаж байна. За тэгээд мэдээч дөрмийн дагуу дугаар болгон дээр зочин багш нурж байгаа. Тэгээ өнөөдөр хөвлийн булчингийн гайхамшиг болох зочдоо хүлээж авъя. Хамтрагч Bio Oil. За оролцогчдоо финалд өгөх маш ойрхон үлдсэн байгаа. Тэгэхээр та хэд багшийнхаа саяны хэлсэн заавар зөвлөгөөг сайн сонссон болоо гэж найдаж байна. Тэгээ өнөөдрийн бэлтгэл бол мэдээж хөвлийн дээр төвлөрч дасгалаа хийлээ. Тэгээд дөрмийн дагуу багш нь мэдээж та бүхнийхээ урам зориг бадрах, урам зориг асаахын тулд мэдээж дөрмийн дагуу яадаг үлээ багш нь? Зочин багш урьдаг тий. Тэгэхээр зочлоо хэдүүлээ хүлээж аван. За өнөөдрийн зочид болвол нэг биш, хоёр биш, 3 зочин ирсэн байгаа. Magic Squad Mongoliaгийн мэргэжлийн бүжигчид ирсэн байна. За сайн бацхан уу. За ажил сайн. Бүжиг сайн.
Би энэ харж байгаа охтуудаа байнгын формтой, байнгын бэлтгэлтэй, байнгын яргаа хэвлэлийн булчинтай байдаг бүжигчд. Тэгэхээр бүжигчдийнхаа та эдэд маань, оролцогчдод маань зориулсан үзүүлбэрийг хүлээж авъя. Бидний охтуудаа Ямар гоё гайхамшигтай урлаг юм бэ. Яг бидний өмнө ингээ бүжиглсэн чинь амар эсэл. Манай зочид ер нь ингээд дугаар бол их тусгал царайлаг болоод илүү юм балуулаг болоод те өмнөх дугаарын тэр ах бас амар хурд хүмүүс шүү. хэвлэлийн булчингийн нараар охтуудаа гоё хаалт хэвлэлийн булчинтай залгачаад одоо 100 боллоо шүү дээ. Ямар төлөөр хөдөлт юм бэ? Мөсөө ботн миний шүү. Яа баярлалаа. За зочдын маань дараагийн үзүүлбэр бэлэн болж байна. Тэгээд хоёр оролцогчийг энэхүү самт дээр урьж байна. Хин хоёр нь очих уу? Гүүгээр охтуудаа. Яа. Би ингээд дэшаараа хэлсэн байсан. Нэг мэдээж миний дээр бүжиглжсэн. Тэгээд амар тийм сонин мэдрэмж авдаг юм билээ. Ямар амар юм бэ те? За охтуудаа сэтгэл ямар байна? Таалагдав уу? За таалагдсны багш нэг гоё алга ташлт болон чимээгээрээ сонсч. Magic Squad Mongolia-гийн залуучуудад маш их баярлалаа. Тэгээ хэвлэлийн булчин бол маш гайхалтай, хамгийн секси булчин байгаа манай охтууд харж авсан баг. Тэгээд өнөөдөр ирэхс маань бас багийнхнаараа дагуулж ирсэн байна. Тэгэхээр охтуудад маань бас урам зориг өгөөд нэг үг хэлээч гэж хүсэж байна. Анхны шоунд оролцож бүх үсгэжүүлдэ баяр хүргэе. Тэгээд энэ хүү шоуг хийж байгаа олон хүний амьдралыг өөрчилж, амьдралын маяг өөрчилж байгаа анх хаягчтай баярлалаа. Тэгээд Magic Squad шоуг үзэх бүтнээр нь үзэх өсвөл 7 хоног бүрийн 3-5 өдөр Eleven Music Club дээр бид тоглож байгаа шүү. За ойлголоо. Ер нь бол дараа нь анхаа шоуг дуусны дараа бөөнөрөө энэ залуучуудын гоё тайсны соёлыг очиж сонирхъя гэд ер нь нэрлэлсэн байгаа. Ер нь очиж үзнэ. За мэдээч миний хувьд ч гэсэн танаа шоуг маш их үзэх дуртай. Тэгээд охтуудынхаа үр дүн гаргачаад бид бүхэн багаараа шоугаа дуусгачаад танаа үзүүлбэрийг бөөндө хамт үзэх болно. Залуучуудаа ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн бэлтгэл эрч хүч гал цог бадраасан дэврэн хөөрлөөр дүүрэн өнгөрлөө. Харин одоо жинхэнэ гал гарсан тулаан тэднийг өрн дуудаж байна. Ядалт ялагдлыг даван туулах сэтгэл зүйн тулаан эхлэхийн өмнө юун түрүүнд ховд сэргэлээ сонгох хэрэгтэй. Тэдний дараагийн зогсоод Check It Sport Shop.
Надтай цуг дэлгүүр нам буулгах охтууд байна уу? Ер нь буулгахаар амар те. Инээж минээдсэн. Одоо чи бол өнөөдөр чи аав шүү. Хонгороо. Мөр амар эргэж надад өнөөдөр айгүй хуран зориг өгч байна. Өнөөдрийн челленжийг би яг авахаа. Игч бүр амар те. Миний дүүл ав. Гүндэд зорчин өгч та. Гүндэд зорчин бол хөдөлгөөнөөс болгоомжтой. 50% хямрал зарсан байна. Нэрээ мө. 50% үгүй энэ хараач тээ. Заахна хатё. Хөөе нөгөө бүх суваадаг өмч чинь. Мөн чиний ягаантай адилхан уу? Тийм. Чек спорт шоптогтоймоор би Чек спорт шопын менежер Ундрам гэж хүн байна. Манай дэлгүүр нь болохоор спорт аялал хувцас хэрэглээд төрөлцсөн дэлгүүр байгаа. Бүх юм нэг дор гэсэн. Тэгээ манайх нийт 6 7 тасагтай байгаад тэмүүдээрээ нэг тасгаар нь ороод үзээд явах. Фитнес, йог, пилатесын бүх л хувцснууд байгаа да. Зориултын гэсэн. Тэг хямдрал зарлцсан. Энэ 25 юм уу? Тий, нэг нь 25-аараа 50,000. Ам амандаа шаагилдаад бүсгүүчүүдээ гэж. Дэлгүүр хэсгээрээ хиймрэн сэргдэг гэж үнэн бололтой дгөө. Хөөе хямдарсан бол тэгвэл эндээс чи авъя л да. Яагаад ягааны нь авчиж байгаа би авъя. Йоо яа. Үчтэй яваад галзуурсан авчиж. Чи ч гэсэн үчтэй шүү дээ. Йоо энэ үгсэг амар. Яах гэдэг. Баа. Тэрлэг төсөөлтөнд тэнгийшээ. Хөөе, хайр гамгүй болбож баг чинь. Тоглоом тоотон дээр. Дэвжэн дээр энийг хэрч үчээ гаргаарай бүсгүй минь. Йоо би бүр хайрлаа зөхгүй байхгүй гэсэн чи баг зөгчлөө. Хайр гамгүй. Юу чи ингэж болж байгаа юм манайхаа. Юу гар хөлтэй. Хамтрагч Чекит спорт шоп. Тэгээ өнөөдрийн та нарын маань чаленж буюу тэмцээн маань холимог толгоон байгаа. Тэгээ холимог толгоон болоход хэрэглэгдэх бүх бүтээгдэхүүнийг манайхаас бэлгэнд өгж байгаа. Тэгээ манайхаас бэлээ болон гарны болт буюу бэнд, тэгээ шүдний хамгаалт, тэгээд цээжвч шорт зэргийг та бүхэн бэлгэнд өгж байгаа. Яасан айцтай баяр вэ? Тунгай ихч чи амар юм бэ. Сая бүр хайр найргүй. Энэ хоёр ч жижигхэн өчөөрөө ингэж бас хөлбөө. Яа гинэ? Жохон бас ингэж. Скорхо үзчихин. Таад мэдээ цээжвчнуудаа эндээс өөртөө ярьсмаараа сонгоод, гэснээ сонгоод авч шортнуудаа бас гэснээ ярьсмаараа сонгоод. Манай дэлгүүрт баярлалаа. Дараа нь дахиад үйлчлүүлээрээ тэмцээнд бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ бэлгээ гаргаасаа. Баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч Хамниган арт. Ерөнхий ивент тэтгэгч Сондөр Мэд. Хамтрагч Face Store. Хамтрагч Beauty Japan. Ивент тэтгэгч Eco Car. Хамтрагч Говь газар Кашмир. Ивент тэтгэгч T-World. Ивент тэтгэгч Corny Brand. Хамтрагч Beauty Japan. Ерөнхий ивент тэтгэгч Winning Star. Хамтрагч Orgo Brand. Ялалт ялагдлыг даван туулах сэтгэл зүйн сорил ихтэй. Энэ бол жинхэнэ гал ассан тулаан. За орой минь бүсгүүчүүдээ. Яг одоо гал гарсан тулаан та бүхний хүлээж байна. Тэгээд баруун талаас Монголын дэлхийн авраг
Шандас MMA үүсгэн байгуулагч, мэрэгжлийн тулаанч Наран тугаа та бүхнийг хүлээж авч байна. За зүүн талаас бол та бүхний аль түвшний мэдсэн мэдээч шин чагтах буюу мэрэгжлийн холбог тулаанч шин чагтах. Сайн байна. За та бүхэн өнөөдөр холбог тулааны шанс дивизион дээр ирсэн байна. Тавтаа зочлон уу. Хим суралцаараа. За энэ одоо холбог тулааны энэ тэмцээнд хэрэгэлдэг тулааны биелээ. Тэгээ та нарыг хэлж байгаа учраас энэгээр бол мэдээж хэрэглэхгүй, энийг хэрэглэж спарринг хийхгүй гэсэн үг. Энэ бол холбог тулааны спарринг хийдэг бэлтгэлийн биелээ. Тэгээ энэ маань бас нэнгөвтер тэгээ гар хуруу гардаг учраас хумсын тэрээр бас таана найч байх биш нэ гэж бодоод тэгээд эдгээр энэ спаррингийн зөөлөн биелэг ч гэсэн би бол зөвлөгтөө бол энэ боксing биелэг хэрэглэж та бүхэн ур чадвараа шалгаж хоорондоо тэмцэлдэх хаа гэж бодож байна. Тэгж зөвлөж байна. Мөн одоо өшгөлөхөөр бол энэ шилбэний хамгаалт хэрэглэх хэрэгтэй. Шилбэний хамгаалт биенээ өшгөлөхөд өөрийн хөл гэмт нь мөн нөгөө хүний бас гэмтээч их боломжтой учраас эднийг хэрэглээд тулааны ур чадвар арга техникийг ашиглаад хоорондоо сайхан нөхөрсгөр тэмцэлдээрэй гэж хүсэх байна. Дайчин сэтгэл зүй мэрэгжлийн ур чадварын төгс хослолоор өрсөлдөгчөө сөхрүүлж дэлхийн дэвжээнд нэрээ сийлсэн холимог тулаанч Зол Цэцгийн шин чагтаг. Тунгагшийн зааж зөвлөсөн буюу энэ боксинг биелээр тоглох нь маш тохиромжтой. Мэдээж бид нар та бүхэн маань мэрэгжлийн тулаанч биш. Магадгүй бэлтгэл хийж ч үзээгүй байгаа тулааны талаар. Тэгэхээр зэрэг боксинг биелээр тоглоно. Толгойн амралтыг заавал зүүн. Нэгнийгээ заавал ингэж мэдээж хор шартаа байх нь тодорхой, ялахыг хүсэж байгаа. Заавал нэгнийгээ гэмтэх ёсгүй. Тийм учраас аль болох нэгэнтэйгээ илгэвсэг тоглох болов гэж миний бодож байна. Гэтэ яг хуу тулаан эхлээд юу болохыг би сайн хэлж мэдэхгүй. Тэгэхээр та бүхэнд амжилт хүсье. Тулаанч шин чагтах маань та бүхэн зориулж дөрвийг танилцуулах гэж байна. За ийм байна. Мэдээж хэрэг та бүхэн бүгд анх удаа бэлгийн өмсөд нэгнтэйгээ гар зөрүүлж байгаа учраас дүр маш сайн байх ёстой. Тэр зэрэг миний зүгээс бол та хэдэд нэгнийхээ толгой руу буюу нүүрлээ цохихгүй байхыг санал болгож байна. Тийм тэрэн зүв байх гэж бодож байна. Мэдээж хэрэг та хэд нөгөө өмнө толгоонд юу гэдэг нь цохоод ийм янз бүрийн бид шиг ийм бэртэл гэмт дөргөлт авч үзээгүй болохоор маш хүнээр тусах байх. Тэр шалт дэмий. Тэгэхээр хэдүүлийн гэхдээ энэ бэдий зузаан гівч дөргөн. Гэхдээ биеийн цохин тулаанч толхон болгон бүгдийн гидсэн хөшгөлж байгаанаа авдаг, гидсэн цохиж байгаанаа авдаг. Тэгэхээр та эдийн гидсэн цохин гоёнд хөшгөлнө гэдэг бас тоглоом биш шүү. Хамгаалалтаа боловч өвдөн. Тэгэхээр зэрэг гидсэн цохоод гоёнд хөшгөлөөд иймэрхүү байдлаар онооны шүүлтгийг явуулъя. 1 минутаар 1 раунд 1 минутаар явсан дээр болоо гэж бодож байна. Тэгэхээр 1 минутаар 3 раунд буюу 3 минут. За бүсгүйчүүдээ финал маш их ойртож байна. Тэгэхээр та бүхэн маань яг одоо надад сэтгэлийн хүч болон бие хүчийг яг одоо энэ дэвжээнээр харуулахыг хүсэж байгаа нөхдөд амжилт хүсье. Зүүн талаас оролцогч Эрдэнэ углаа уршаа гарна. Баруун талаас дугаар дээр мууч хийсэн сайн хийсэн би дандаа уулзах. Баруун талаас оролцогч Маргад уршаа гарна. Оролцогч Гаваасүрэнгийн Эрдэнэ тунгалаг Тулаанд бэлэн. Оролцогч Нумарбаатарын Маргад Эрдэнэ Тулаанд бэлэн. Round 1. Ой, ну тут толгоор биш шүү. Яа. Нүрний захгүй шүү. Яаж биш яа гитэн зогсдоо штэ. Хөл яваарай.
Fight! Давай, баланстер шиглээрэй. Нүрдээ завхгүй шүү. Нүрдээ завхгүй шүү. Fight! За одоо жоохон ажиллана шүү. Хөл явал та. Унаас. Ой, хатгаар завхгүй. Хатгаар завхгүй шүү. Хатгаар завхгүй. Басна. Басна, стоп. Стоп. За байранда. Хамгийн идэвхтэй байсан учраас довтлогоо нь тасралтгүй үргэлжилсэн учраас зүүн гар бодлон эрдэнэ тоглоо. Оролцогч Төмөрбаатарын номин Тулаанд Бэлэн. Оролцогч Амар сайхны Хонгор цул Тулаанд Бэлэн. Round 1. Fight! Хөшгөж болно шүү дээ. Нүрдээ болохгүй. Нүрдээ завхгүй. Stop. Fight! Нүрдээ завхгүй шүү. Нүрдээ завхгүй шүү. Stop. Хоёр тураунд дээр өрсөлдөгч татгалцсан учраас хонгор суу ялтыг авлаа. Оролцогч ган хуягтын Жаргалмаа Тулаанд Бэлэн. Оролцогч Долзотмаагийн Дүлгөөм Тулаанд Бэлэн. Round 1. Fight! Раундыг турш идэвхснээр өдгөө яллаа. Тэ ерөнхийдөө хамгийн баг хүчтэй жинтэй цохилттой нөх.
хамгийн хүчтэй нах гэж бодсон жаглагчиг. Тэгээд ерөөхдөө хурд бас амар чухал. Яг нэг намайг нэг хэд цохингуут нь зүгээр шар хөдлөөл тэгэл тэр чигээр дайрлаа. Тэг ямар тач миний уурах хүрхэхээр угаасаа би жоохон эвгүй. Оролцогч Гаваасүрэнгийн Эрдэнэ тунгалаг Тулаанд бэлэн. Оролцогч Донцодмаагийн Дүлгөөм Тулаанд бэлэн. Ой би ийм муухан хаад ингэж яахгүй. Энэ юу яриад байгаа юм. Би хэд ч тийм Нэгтэй мөн. Бүсэх мэн би. өөр хаан ч зөв. За, манайхаа бодно шүү. За, ирэх болно гэчээ. Энд чи бас олон хүмүүс байна гэчээ. Авраад байгаарай та. Дүлгөнөө дүлгөнөө. Энд чи олон хүмүүс байна тавьширцгаа. Ямар сайн хаална юм бэ? Дээрээс харцах юм. Юу яа таач бүгдээ нөхөсөө хавж заяа. Би ч юм уу бааш утсан муу гаж биш үү? Би хинтэн яаж ямар байдлаар яасан. Намайг бас гэсэн шүү дээ. Наад зодтолцсон бол алах шүү гэсэн шүү дээ. Тэрээс би хутагаад ирсэн чинь ийм л шүү дээ. Би өмссөн байлиг одоо яах гэж байгаа. Тийм биз дээ. Ямар Би тамирчид дотроо ингэх юм бол би шүнстэй асах ш. Манай багш хаана алууд яах вэ? Зодоодаа тийм ширүүн. Үсээ гоёсаа. Тийш яг юм яаж яхад яг өөрөө яаж сохиж яаж хөшилж байгаа юм би бол мэдгүй байна. Үгүй одоо хонгорсон менийг нүүрхэ зохиолсон шүү дээ тийм үстэй. Түрүү ч ингэ чамруу аа. би хүмүүсийн зүрх манарцаа нэвтрүүгөө зөвхөн зохиогоо. Оролцогч Амар сайхны хонгор цус Тулаанд бэлэн. Оролцогч Донцодмаагийн Дүлгөөм Тулаанд бэлэн. Байж чагараа гэдэг юм байх ч тийм. Ямар амар юм бэ? Чот хуу авах юм бэ? Яба! Ана дэш авдаа динжи. Өдгөрөө явшээ. Хамаа явшээ. Ивент хийлгэж Dose Brand. За өнөөдрийн гал гарсан тулааны
шагналыг гардуулахаар манай нарангийн дистрибьютор нарангийн төлөөлөгч Одсай манд хүрэлцэн ирсэн байна. Та яг одоо өнөөдрийн чаленжийн ялагчид бэлэн гардуулж өгнө үү? Чи хитэн чаленжид явж байгаа юм бэ? Ямар амар юм бэ? За, өнөөдрийн тулаанц чаленжийн ялагч болсон эрэлхийг зоригтой хүчтэй дүлгөөндөө нэвтрүүлгийн ивент тэтгэгчийн зүгээс баяр хүргээд манай Наран дистрибьюшн компани аль биесний эрхтэйгээр оруулж ирдэг 100% байгалийн жимсний орц найрлагатай дөөл брендийн бүтээгдэхүүнүүд болон эрч хүч сэлбэх үр тарианы амттан Корни брендийн бүтээгдэхүүний дээржээс бэлэг болгон өгч байна. За өнөөдрийн дугаар маш гал гарсан өрсөлдөөнтэй дугаар байсан гэж найдаж байна. Тэгээд Наран групптэй маш их баярлалаа. Орцогчтой амжилт хүсье. Тэгээд дараагийн дугаар дээр уулзцгаая. Тун удахгүй анугаас фитнес шоуны ялагч тодорхойд хэдхэн оног үлдсэн байна. Үзэгчтэй охтуудаа амжилт хүсье. Баярлалаа. Альва спорт хүнээс төсвөр хатуужил, хүндлэл, хариуцлага, ёс зүйтэй байхыг шаарддаг. Хүсэл тэмүүлэл, зорьсон зорилготой хүрэх замд асар олон саад бэрхшээл тулгарх хэдий ч сэтгэл зүгээ удирдах чадвар хамгийн чухал шүү октоо. Тэр бол өнөөдрийн тулааны үнэмлэхүй эзэн. Эрч хүч сахилга бат ганцхан чамаас ундарч хүндлэл хайрыг мэдрүүлж чадлаа. Баяр хүргэе охин минь. Ирэх өдрүүдэд тэднийг адал явдал дүүрэн хорон мөчүүд хүлээж байна. Бие бэлдэр сэтгэл зүйн тулаанд нэгдэж өөртөө хувьсэл хийх оролцогчдын адал явдал даялал үргэлжилсээр. Өөрийнхөө төгс хөвлөрийг бүтээхийг хүсчвээ. Чадахгүй боломжгүй. Завгүй гэх шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг их. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсал хий. Ерөнхий ивент тэтгэгч Winning Star. Ивент тэтгэгч T-World. Ивент тэтгэгч Doll Brand. Хамтрагч Check It Sport Shop. Хамтрагч Beauty Japan. Ивент тэтгэгч Eco Car. Хамтрагч Maya Ус. Хамтрагч Alpha Hotel. Хамтрагч Yundas Makeup. Ерөнхий ивент тэтгэгч Хамниган Арт.